байцгаана уу бүгд өдрийн мэндийг хүргэе. За та нар гарчигнаас баг хараад хүүе яасан болоо, ийсэн болоо гэд санаа зовоод орж ирсэн байж магадгүй, эсвэл зарим зүгээр л ороод ирсэн байж магадгүй. Өнөөдөр болохоор 8 сарын 12-ны өдрийн 2 өдөр болж байгаа. Тэгээд энэ бичлэгний араас яг ингээд залгуулад миний 7 сарын 23 хавцаа байна уу авсан нэг юм амар emotional бичлэг араас нь залгаад орох гэж байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ өмнө ингээд нэг жоохон тайлбар маягийн юм явчих гэж бодоод би чи ингээд 6 сар болгоно нэг удаа Умайн хүзүүний хор тавдрын өрсөлдсөн сэргийлэх үзлэгт ордог байсан байхгүй юу. Тэгээд миний сүүлийн орсон үзлэгний хариу амар муу болж таарад тэгээд дахиад нэг үзлэгт орсон чинь бүр тэр нь муу болж таарад тэр нь Умайн хүзүүний хор тавдрын яг өмнөх шатн дээрээ ирсэн байна. Одоо тийм хаалгаанд орж энийг авахуулахгүй болвол энэ ингээд цаашаа хавдар болох магадaltaй байна гэсэн тэгээд надаас эсийн эдийн шинжилгээнд тэр авсан байхгүй юу. Тэрийг бид энэ хойдлын энэ бичлэгний хойноос орох бичлэгэн дээр нэлээд сайн ярьж байгаа. Тийм тэгээд би өнгөрсөн 7 хоногт эмчтэйгээ фог шприх буюу хаалгаанд орохын өмнөх яриа гэд тэр эмчнэр нь надтай ингээд уулзаад тий намайг мэдээ алдуулах эмчин надтай ярилцаад ингэж мэдээ алдуул ингэж гэж тайлбарлаа. Тэгээд надад хаалгаа их эмчин бас надтай ярилцаад тань дээр ингэж хаалгаа хийн ийм юунуудтай компликацион юмтай ингэж болохгүй тэгж болохгүй энэ тэр ингэ тайлбарсан тийм яриа хийсэн байхгүй юу. Тэгээ би 8 сарын 18-ны өдрөө нэгд өдөр хаалгаанд орохоор болсон. Тэгээд бүтэн наркоттой орно гэж илээ. Тэгээд яг эмнэлэг дээр бол бүр тэгж өнжиж байхгүй гэсэн энэ хаалга нь болохоор амбулант орох хаалга юм байлээ. Амбулант гэдэг нь би тэр өдрөө тэр эмнэлэг дээр очиод тэгээд хаалгаандаа орсныхоо дараа нэг 2 цагийн туршид ауфахан буюу одоо нөгөө хаалганаас гараа сэрдэг өрөө өгдөн штэ. Тэрэнд ингэж байж байгаа. Тэгээд миний витал үзүүлэлтүүд, амин үзүүлэлтүүд ингээд хэвэн байдалтай орчих юм бол намайг гэрлөө явуулаад тэгээд оройн нэмчин над руу залгаад ингээ миний бие юм байлиг асууна гэсэн. Тэгээ яг тэр үедээ болохоор тэр хаалгаанд орсноос хойш 24 цагийн хугацаанд би нэг насан турсан хүний ингээд одоо би баах дүнхтэй унтаа авсихт байна гэсэн. Одоо тэр нэг насан турсан хүн ингээд намайг ажиглаад байж байна гэсэн үг. Тэгээд мэдээж хэрэг Паскалтай явна. Паскал намайг хүргэж өгөөд хөргөнд Паскал тэгээд яг бүтэнсэн өдөр шөнийн ээлжтэй байхгүй юу. Тэгээ нэгдгийн өглөө шөнийн ээлжээс 7 цагт гэртээ урж ирж байгаа заяа. Тэгээ миний хаалга 10 цагаас ахгүй юу. Тэгээ Паскал чинь унтах хэрэгтэй шүү шүнжингээ ажиллаж байгаа юм чинь. Тэгээд би Паскалд хэлсэн. Үгүй чи ингэж унтах хэрэгтэй. Тийм чинь би хаалгаа руугаа өөрөө юу ачих эхлээд юугаар авчи. Галт тэргээр яваад. Тэгээд чи харин намайг авахтаа гой сайхан машинтайгаа хүрээд ир. Тэгээд чи ингэ унтж жагаад бас нойроо чавч штий гэсэн чинь. Үгүй би чамайг хүргэж өгнө ганц өдрийн нойр яадаг юм тэгээд лээ. Тэгтээ ингэ шүнжингээ ажиллачаа тэгээ унтахгүй явна гэх амар хэцүү штий угаасаа. Тэгээ Паскалыг би тэрэн дээр ятгаж чадах нь уу яах нь. Гэтэ ямар ч намайг ингээд хүргэж өгөөд авах хүн байгаад намайг гэрт ирэхэд халамжлах хүн байгаад маш их баярлж байгаа. Тэгээ Паскал яг нэгд өдрийнхөө шөнө бас дахиад шөнийн ээлжтэй байхгүй юу. Тэгэхээр яг би яг 24 цагийн турш хүний хяналтанд бол байхгүй. Гэхдээ яг уу гайгүй байх бүх юм сайхан болно гэж бодож найдаж байгаа. Би өөрөөсөө өмнө тийм бүтэн наркозонд орж үзээгүй л дээ. Ямар байдг юм бол гэж тэрнийх нь зарим хүмүүсийн нөгөө тийм юунуудыг сонсохоор жоохон мартамхаа болдог л гэдэг юм лээ те. Фол наркозноос болоод гэтээ гайгуулах гэж би найдаж байна. За тийм байна. Тэгээд энэ Умайн хүзүүний хор тавдар чинь яг юугаар үүсгэгддэг вэ гэхээр HPV гэдэг германаар эсвэл HPV гэдэг англиар гэх юм уу те. Humana Papilloma Viren гэдэг нэг юм вирус байгаа хгүй юу. Монголоор үгтэй хүний хөхөнцрийн вирус гэсэн байсан баха. Ийм вирусаар өвчлөгддөг юм билээ. Тэгээд энэ бол тийм амар ховор тохиолддоггүй. Ер нь л ингэж байж идэг. Тэгээд залуу эмэгтэйчүүд ер нь ихэвчлэн бас ингэж тусах боломжтой. Энэ бэлгийн замаар дамждаг. Тэглээгээд бэлгийн замаар дамждаг гэд би тийм хамаа намраагүй замраагүй хүнтэй унтаад яваад байсан үг бол биш. Ер нь бол ингэж бэлгийн замаар дамждаг амар хурдан халдварлагдчихдаг юм өвчин юм байна л та. Тэгээд нөгөө хүний биеийн дархлааны бүтцээс шалтгаалаад тэр хүний биеийн дархлаа тэр вирусыг ялж чадах үгүй юу гэдгээс шалтгаалаа хүндэрх нь ингээд шалтгаалдаг гэсэн. Тэгээд намайг яг анх 2024 оны 3 сард байна уу да 4 сард байна уу би эмэгтэйчүүдийн эмчтэр очиод үзүүлж яхад за таны хариу чинь нэг жоохон юу вэ шүү. Ауфелиг байна. Гэхдээ тийм амар хүндэрсэн бол биш. Та ингээд 6 сар болгон хурж ирээд үзүүлээрээ гэдэг чийсэн аахгүй юу.
Тэгээд уг нь бол жилд нэг удаа тэр урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй. Хэрвээ тэр оншин жоохон тийм өөр мөр тийм эрүүл биш жоохон тиймэрхүү байх юм бол 6 сард нэг удаа очиж үзүүлэх боломжтой гэдэм билээ. Тэгээ би 6 сард нэг удаа очиж үзүүлсээр хагаад тэгээ одоо ингээд хариу маань бүр амар муудчихсан. Тэрний талаар биений араас орох бичлэгэнд оруулна. Тэгээд эмэгтэйчүүд минь тийм умаа үзүүний хорт тавдрын шинжилгээндээ маш сайн орж байгаарай. Энэ тийм амар замбраагүй тийм явдлаас бол ерөөсө болохгүй. Хүн болгонд л ер нь тохиолддог юм шиг байгаа. Тэгээд нөгөө дархлаа нь хэрвээ сайн бол тэр вирусыг дархлаа нь ингээд байраад аваад тэгээ устгачдаг. Тэгээд дархлаа нь муу тийм байх юм бол тэр нь ингээд үлдчихдэг юм билээ л дээ. Тэгээд надад тэр уцаар ярьж хэлсэн юм ч болохоор энэ болохоор хоргүй байна гэж гисэн нөө эдийн дээж аваад шинжилсэн юм чинь хоргүй байна гэсэн. Тэгэхээр ер нь л дэжгүй гэсэн. Нөө хавдарчин хортой хоргүй гэж байгаа шүү дээ. Хоргүй хавдарчин болохоор яг зөвхөн тэр нэг юм баабл дотроо ингээл байгаа л яг тэр хэсгийн листийг ингээд өөрчлөлтөнд оруулаад байдаг байхгүй юу? Би танарт ингээд хортой хавдар, хоргүй хавдрын ялгааны зургийг ингээд оруулчих. За. Тийм хоргүй хавдрыг болохоор германаар бенинэ төмөө гэж нэрлэдэг. Тэгээд хортой хавдрыг болохоор малинэ төмөө гэж нэрлэдэг. Тэр нь болохоор одоо ингээд байгаа эсээсээ бүр ингэж гарч задраад бусад эсрүүд рүү ингэж үсэрч очоод тэднийг бас ингэж хавдралжуулах тийм боломжтой гэсэн үг. Тэгээд нөх хортой хавдартай хүмүүс чинь ерөнхийдөө хавдраа даван туулсан ч гэсэнтэй дараа нь 1-2 жилийн дараа ч юм уу метастазион гэгээд нөгөө хавдар нь байсан газараасаа өсчээд өөр газар очсон. Тэгээд дахиад нэг өөр хавдар өссөн ингээд тиймэрхүү юмнууд амар их гардаг шүү дээ. Би бас эмнэлгээр ажиллах тиймэрхүү өвчтөнгүүтэй амар их таарч исэн. Тэгэл тиймэрхүү л байна да. Тэгээд урьдчилан сэргийлэх үзлэгтээ сайн орж байгаарай хүмүүсээ. Тэгээд би хаалганд орох гэж байгаа да жоохон айж байгаа. Хурдан эдгэрээсэ гэж бас найдаж байгаа. Их цус алдах үедээ гэдгээс айж байгаа. Гэхдээ айгу хаа гэж найдаж байна. Окей, за тэгэхээр энэний араас яг миний нөгөө эмчээс дуудлага аваад үнэхээр амар шоконд орсон ч гэх юм уу тиймэрхүү байсан бичлэг орно. Окей. Бэтэй. Хай. За нэг дуулах муу мэдээ тий. Би сая ингээ гэртээ суугаад юм анзлаа бичсэн байхгүй ингээ бичгээр анзлаа сууж байгаа. Тэгсэн чинь над руу эмэгтэйчүүд имлэгээс салгаад юу яасан гэд би 7 сарын 17-ны өдрөөс авахгүй эмэгтэйчүүд имтэн цагтаа байсан. Тэрэн дээр миний эдийн шинжилгээ аваад дахиад нөгөө микроскопоор харж марсан байхгүй миний өмнө үзүг. Тэгсэн чинь угаасаа ингээ өмнө үзүгээр нөгөө юугаар микроскопоор харж яхад нь л тэр юм чинь за энэ угаасаа жоохон юу чинь өөрчлөлттэй байна. Эс чинь өөрчлөлттэй байна. Угаасаа баг хаалганд орох юм шиг байна да. Гэтэ авсан эдийн шинжилгээний хариу гарахаар ингээд танилуу залгаад хэлнэ гэтгсэн байхгүй юу. Тэгээ өнөөдөр болохоор 7 сарын 28-ны өдөр тэгээд тэр юмч маань залгаад таны юу чинь бифунд чинь за хариул гэх юм одоо миний нөгөө өмнө авч ирсэн тэр бифундны хариу болохоор PAP 3D2 гэсэн тийм хариу байсан байхгүй юу. Тэртэйгээ би баг ингээд 4 сар орчим бичиж байгаа юм уу. Тэгсэн чинь сая эмчт хэлэхдээ надад миний тэр бифунд маань дахиад ингээд хүндрээд PAP 4A гэдэг юутай болсон юм. Тийм хүндэрсэн байна гэж байна. Энэ нь болохоор хавдрын өмнөх шат эсвэл яг бүр ингээд хавдрын яг ихэнх шатанда явж байгаа ийм төрөл гинэ амар гааз. Тэгээд энэ юм шат тэлхтэй болохоор энэ болохоор бөөс артик биш байна гэсэн. Хавдар чинь гүд артик, бөөс артик хэмтэр гэж байдаг байхгүй юу? Бөөс артик хавдартай хүмүүс хавдар бол бүр амар жинхэнэ бие чинь ингээ байхгүй болгон тий. Тэгээд гүд артигээд одоо сайн гэх юм уу гүд артигээд төмөө кrebs энэ тэднийг болохоор ингээд авчиж болдог гэсэн. Тэгээд би сая ингээд нэг жоохон айгаад угаасаа ингээд би ямар нэг юм ингээ болохгүй байх гэдгийг сонсохоор ингээд амар их айц болдог байхгүй юу? Ингээд амар юу штэ юу болох нь мэддэхгүй яах нь мэддэхгүй болохоор жихүүнд ингээ амар айц сэрэн тэгээ ингээд хавдар мавдар гэдгийг ингээд сонсчоор чи бүр ингээ айц төрж байгаа штэ. Би ингээ цаашдаа урт удаан амьдрмаар байгаа штэ.
Тэгэхэд ингээд хавтар гэдэг угаасаа хаач амар хэцүү болж байгаа. Тэгээд миний нэг унсдаг нэг эмэгтэйчүүдийн үүрэг гэдэг байхгүй юу? Герман уур бия гэдэг. Тэгээд тийшээ ороод тийм хаалгаанд тийм надад ажиллах тийм бифунд авч ирсэн хүмүүс байна уу? Тэгээд хаалгаанд ороод тэр нийтэрсэн байна уу гэсэн чинь ингээд бас янз бүрийн юмнууд бичсэн байгаа байхгүй юу? Би үнийг камерны өмнө уулахыг хүсэхгүй л да. Тэгтээ ингээд ялцчихгүй хавтар ингээд ярахаар тэгээд тэрнээс ингээд уншихад зарим нь ингээд ахуулчаа дахиад ингээд шинэ жилгээ мэдлэгээ өгсөн чинь тэр нь ингээд байж исэн ингээд тэгээд бүр умаа үзүүгээ тэгээд нөгөө юугаа хайлайтер юу лээ одоо нөгөө эмэгтэй хүний бүхэл юм байна шүү дээ гибэмута энэ шүү дээ умаага тэнгуүтэй хайлайтер гэдэг чинь өндгөвчнүүд лөө хайлайтер гэдэг эмэгтэй хүн чинь нэг юм хоёр хайлайтер гэдэг шүү дээ тэгээд гибэмута умаа тэгээд умаа хүзүү энэ тэргээ тэднийг бүр ингээ ахуулж исэн хүмүүс ч бас байна гэж байна. Тэгээд зарим нь болохоор тэр хаалганыхаа дараа дахиад шинжилгээнд ороод тэгээд зүгээр болцсон. Тэгээд 6 сар болгон үзлэгт ороод яваадсан гэж байгаа байхгүй юу? Тэгтээ би хэмээр айж байна. Яаж яагаад ингэ зүрэж аа. Ийм талчдаг. Ноо. Тэгээд дараагийн 7 хоногийн өнөөдөр юу байхгүй юу? 7 сарын 28-ны өдөр гэдэг чинь нийт өдөр. Тэгээ би дараагийн 7 хоногийн 4-р өдөр 16 цаг 15 минутаас Vorgespräch орох цаг авсан. Тэр нь болохоор надад хаалгаа их эмчтэй ярилцаа тэр эмчний надад ингээд aufklären болно. Ямар хаалгаа яаж хийх хэдэнд юу үргэлжлэх юм, хэдэн минут үргэлжлэх юм, яах хийх юм гэдэг. Тэгээд бүтэн наркотиктэй морох юм уу яах юм бэ? Тэрийг сайн мэдэхгүй байна. Тэгээд сая ChatGPT-ээс асуусан чинь бүтэн наркотиктэй ордог гэж байна. Тэгээд гэрлөөгөө шууд явж болдог. Энэ нөгөө хаалгаа консоцион гэж нэрлэдэг юм байна л да германаар. Тэгээд нэг юм кегл ингэж тэндээс нь авдаг гэж байна умаа үзүүнээс нь. Тэгээд надад айдас төрүүлээд байгаа юм нь хэрвээ ингээд тэр ингээ авсан ч гэсэндээ зүгээр аахгүй тэр нь ингээ цаашаага явбал яах вэ тэг итгэхгүй гэдэг ч юм уу тиймгүй юм бас байна. Тэгээ бас нэг санаа зовоож байгаа юм. Тэр чи одоо ингээ дараагийн 7 хоног чинь 8 сар эхний 7 хоног болчихж байгаа шүү дээ. Тэгээ би ажилдаа шинээр орж эхэлж байгаа шүү дээ. Ингээ хасвал маань дуусаад шинээр ажилд орж эхэлж байхад дөнгөж ажилд орж эхэлж байхад ингээ өвчтэйгээ бид гэдэг чи амар сонин зүйл ахгүй юу? Гэхдээ одоо тэг яах юм бэ? Яалтчгүй гарч байгаа юмыг яг дөнгөж ажилд орчоод өвчтэй гэж мэдэгдэн өдрөхээр амар тэнийг л санагдаад байна л да. Гэхдээ одоо яах вэ? Тэгээд ажиллаа болж байгаад хүчүүл одоо энэ ч надад яахгүй ч тий. Тэгээд өвдөх болов мэдээж өвдгөл ах л та. Тэгээд наркозоо яаж хаашаа хийх бол ёо амар асуултууд байна. Тэгээд эмэгтэйчүүд минь хавдрын эртэлрүүлгийн шинжилгээнд сайн явж байгаарай л гэж хэлээ да. Өнөөдөр өнөөл амар гоё ирч хүчтэй гэсэн байхгүй юу гэвэл 8 цаг босоод дүүтэйгээ яриад 2 цаг гарна спортоор засал хийж ирж байгаа. Тэгээд хоолой идчихээ. Тэгээ энэ хавар ингээм юм хяналтч масал айгуу гой суужсэн нөгөө эмчсэн мэмч залахыг ч би мартцсан байж. За би тэгээ та нарыг Vorgespräch рүүгээ бас авч явна. За тэг хаалгаа нуугаж гэсэн ямар үйл явцтай байх юм гэдгийг би эмчтэй араас оруулна. За би тийм муухай гэж байна. За